Одоо линк нэрх үү? Одоо танаар линкийг явуулчих. За. Хоёлаа хүн эхэлж яах вэ? Эхлэе. Хамаагүй. За. Манай болоод За. Манай болоод цэгийн сайтаас эрхлэн гаргадаг тэр хэм бэлгааг нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн зочноор соёлын тэргүүний ажилтан бичүү маань орж байна. Сайн байна уу? Орой минь. За, орой минь төргий. Сайн байна уу? За. Сайхан үлдэсгэж байна уу? Та сайхан үлдэж байна уу? Сайхан. Карантины өдрийг хэдэн өнгөрүүлж байна вэ? Карантины өдрүүдийг одоо одоохон би юу руу оруулчихъя. За. За ингээ оруулсан. За дахиад нэг юу руу оруулчих. Юу лээ? За дахиад энэ пэйж рүү оруулчих. Одоох. Тэг. Тий, пэйж рүү бас оруулчих. Тэгээд хоёлоо чөлөөтэй. Next яаж юм аа гоё. Ярина. Цаашдаа. За. Тэшөө. За. Заавс. Болцсон. Оруулсан. Хоёулаа оруулсан. За. Карантины өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ? За, карантины үед гэр бүлтэйгэл байж байна. За, тэгээд мэдээж одоо нөгөө шийдвэрээ дагаал аль болох гэрээсээ гарахгүй. Тэгээд одоо бас ариун цэврээ сахиал гэр бүлээ бас ариун цэврийн сахиулаад тий. Бас тэгээд ингээл байж лээ тий. Монголчууд бүгд л тэгж байгаа гэдэг. Одоо бүгдээрээ тийм л одоо нэг ийм актив хүн хэцүү үед одоо бүгд л гэртэл одоо таргалцгаагаал тэгэл одоо дахиад үлсгөөл байж ш. Хамгийн гол нь эрүүл инхэл байх гал хичээж ш бүгдээрээ тий. Харин тийм ээ. Бүгд шинэ юм бараг л одоо амьдрал өрүүлсэж байгаа хаа. Тий. Та өөрийгөө танилцуулаач, хүүхэд насаа хаана өнгөрөөсөн, айлын хиддэг хүүхэд ямар мэргэжилтэй вэ? За. Би хүүхэд нас мань мэдээж Хинтээ аймаг. Би өөрөө Хинтээ аймагт төрж өссөн. Хуучнаар Өндөрхөө хотод одоо төрж өссөн. Одоо Шингэс хот. За тэгээд мэдээж эхээсээ 11 үлээ хамгийн бага нь. Айлын 11 хүүхдийн хамгийн бага нь их азтай хувь тавилантай ийм одоо хүн гэж боддог өөрийгөө 11 дэх хүн. За бага хүн. За тэгээд аав маань өөрөөсөө жолооч хүн байсан. Ээж маань манай сургуулийн эмч хүн байсан. За тэгээд хүүхдээс Хинтээ аймгийнхаа 3 дугаар жил хуучнаа 8 жил гэж сүүлдээ намайг төгсгөөс өмнө 10 жилийн боловсрол эзэмшүүлдэг болоод 3 дугаар жилийг суралцж төгссөн. Тэгээд сургуульд байхдаа мэдээж дуулах, бүжиглэх их сонирхолтой. Сургуулийнхаа идэвхтэй одоо уралдаан тэмцээн, сургуулаа төлөөлсөн уралдаан тэмцээн бүхэл юмд оролцдог байсан. За тэгээд багасаа л энэ дууж бүжиглэх хоббитай байсан болоо яг тэрнгээр одоо хичээлж, сургуульж, дугуйлын секцэндээ хамрагдаж ингэж явсаар байгаа. Соёл ургийн их сургуулийн эстрад улаачийн ангид шалгалт өгч тэнцээд тэгээд энэ сургуультай одоо суралцж одоо төгсөөд түүнээс одоо ингэ уран бүтээлч, дуучин гэдэг энэ мэргэжлийг эзэмшиж одоо хүртэл ингээ уран бүтээлээ хийгээд явж байна да. Таны багын мөрөөдөл багада ямар хүн болохыг хүсдэг байсан бэ? Мэдээж л биний одоо хамгийн том мөрөөдөл бол одоо мэдээж л дуучин тий. Сайхан дуулдаг юм хүн болох гэж мөрөөддөг байлаа. Аав маань намайг баг байхад угаасаа бас урлагийн хүн болгоно гэж хамгийн их дэмжсэн хүн бол манай аав байдаг. Тэгээд аав маань намайг одоо уран бүтээлч хүн болгоно гэдэг одоо намайг одоо хөтлж одоо ерөөлж магтаалж хүртэл болгоно. Одоо ардын язгуур урдлага ерөөлж магтаалж хүн болгоно гэж Авган жамар гэж одоо манай Хинтээ аймаг даяар байтугай Монгол даяар мэддэг ерөөлж магтаалж хүнд анх шав оруулж гал шарын магтаал гэдэг магтаалыг хүртэл уншиж сургуулж одоо ингэж уран бүтээл одоо урлагт одоо дуртай болохын алхмын маань тавьж өгсөн. Тэгээд түүнээсээ хойш одоо ингэж
дуу тэмцээн цэцэрлэгт байх дааж тэр сургуульд байх дааж тэр ер нь тэмцээн уралдаан бүх л юмны алгасахгүй оролцдог. Ер нь л урлагт их дуртай. Ер нь багасаа ер нь миний мөрөөдөл ер нь л тэгэл тайзан дээр байх. Ер нь олон хүмүүсийн өмнө дуулах ч гэдэг юм те. Яг л тийм мөрөөдөлтэй л байсан. Тэрнгээрээ л явж байгаа. Багтаа та төмөрөнд хилээ нааж байсан уу? Наалгүй яах вэ? Одоо тэр чи одоо саяхан л ярьж илээ. Тэгээд энэ наалдаа салахгүй гэд мэдчихээд очиад хилээ наачгаа тэгээд орлоо тэгээд зүгээр байлээ. Чангастэй тий. Яа. Хилээ нааж л байлаа. Зүгээр арьсаа ингэж хуулж авдаг шүү дээ. Айхтар тий. Айхтар. Тэр хаа гэж салгаж авдаг. Тэгжээс салгахгүй л одоо наалчлаар ерөөсөө салахгүй. Ерөөсөө одоо саваагүй ер нь аюу саваагүй хөхт байсан. Ер нь тэг төмөр мөнгө хилээ наач. Тэгээ ер нь нэлээс дэггүй сахилахгүй хөхт байсан. 10 жилдээ октодоо их үддэг дэггүй байсан нөө эсвэл сахилахгүй тийм багш нарын хараанд өртдөг хөхт байсан нөө. Багш нарын хараанд чих өртчил байсан бах. Багш нар намайг их зэмлдэг л байсан их сахилахгүйгээд зарим багш нар намайг өмөөрдөг. Угаасаа одоо их хайртай шавн хичээлдээд сайн дуу хөгжмөдөөд сайн сургуулаач төлөөлж тэмцээн уралдаанд оролцдог. Зарим багш нар манай өмөөрдөг. Одоо жишээ нь манай мөнгө сайхан багш, залуу багш нар манай их өмөөрдөг. За тэгэл ер нь мэдээ сургуульд ер нь сахилахгүй октод за мэдгүй октодын хувьд одоо их хэр шогддог байсныг би одоо яг сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн дэггүй нь мэдээж хүүхдэл юм холсоо байна. Цагаахан их тийм дэггүй юм хүүхд байсан. Ер нь сахилахгүй тий. Буцаад та 18 наснда эргээд очивол өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ? За тэгээд юм хэлээд тухайд ойлгох юм уу да гэдэг шиг. Нэрээ тэгээд юу 18 наснда би буцаад ирээ очих юм бол одоо мэдээж төлөвлөсөн дахиад бас нэг өөр сурж боловсруулах зөндөөл юм байна. Одоо жоохон тийм одоо ингээд нас явах тусам гэх юм уу те. Тэг тусам угаасаа улам одоо энэ яг ийм юм сурж яахгүй явдаа, тийм ингэж яахгүй явдаа ч гэдэг юм уу. Ер нь бол амьдрал тэр чигээр өөр хүн суралцсаар байгаа таардаг юм байна. Тэгэхээр өөр залуу насны дээр бол тэр тусмаа 18 настай дээрвээ байвал одоогийн залуучууд ч гэсэн аль сурж л мэдэж явъя гэсэн зүйлээ мэдэж л авчил авах хэрэгтэй. Жишээ нь би одоо бас өөрийгөө хөгжүүлэх талаар бас арай өөр талаар ч гэсэн ер нь хөгжүүлэхээр боломж байсан бол одоо хэрвээ 18 настай буцаад очивол их л олон л юм байна. Одоо яг тэр гэлэхэд за айгүй олон юм одоо би сурж мэдэж явах юм авмаар л. Та юунд хамгийн их ач холбогдол өгдөг вэ? За юмд л их ач холбогдол өгнө дөө. Тэгээд ер нь жоохон тийм нэг юмыг одоо нэгсэндээ нэг жоохон тийм нэг стандарт гэдэг шиг ер нь юмыг жоохон 100% байлгах дуртай юм хүн. Тийм одоо нэг л төрлөх зам маань гэх юм уу те нэг л жоохон ер нь тийм л нэг үзэл баримтлалтай. Тэгээд ер нь жоохон тэрэндээ жоохон бас нэг жоохон одоо нэг хүрх гээд байдаг юм тийм шартаа ортой гэх юм уу те тиймэрхүү нэг жоохон зам характертай байх гэдэг талтай. Ер нь жоохон. Та багтаа дээрэмдүүлж байсан уу? Ямар сонин ямар бодож байгаагүй ямар сонин дээрэмдүүлж байсан. Богоно галт би гинт яг тийм санаж байна. Ахтагаа цог галт тэргээр явж байгаад Борон дээрээс Улаанбаатар руу явж байгаад чи одоо хэдэн он юм те 2000 он болоо хэдэн он юм бол одоо их сургуульд орох гэж байсан 18 17 8-тай байсан л үеийнх л да. Ахтагаа цог их хот руу явж байгаад буугаад ах нар буугаад тамигддаг. Тэгээ би хажууд хараа зогсож идэг. Тэгээ ингээд зогсож исэн чинь баахан одоо нэгсэндээ одоо Дорногавийн айрыг сум дээр малгайгаа дээрэмдүүлж ирсэн. Одоо бидрийг бүгдэрийн дээрэмдсэн дээ ер нь. Тэгээд хоо үж байгаа тийм нэг чанга байсан үе юм шиг байгаа. Ер нь өртөө мөртөн дээр буух юм бол залуучууд нэг нэгнийгээ жоохон дээрлэгдэг те. Тийм байсан үе юм шиг те. Яг тэгж асуусан чи яг тэр л санаанд орж ийн одоогоор. Яг тийм малгайгаа нэг дээрэмдүүлж ирсэн. Одоогийн амжилтандаа хүрэхин тулд та юуг золиослсон бэ? За золиослох гэж би хэлэхгүй. Ямар ч гэсэн яг дуртай өөрийнхөө хүссэн юмараа явчаа. Яг өөрийнхөө би яг л энэ үзэл бодол энэ хичээл зүтгэл энэ өөрийнхөө дуртай зүйлээрээ ер нь явнаа гэж одоо яг л
өөртөө тийм зорилт тавьсан байсан. Тэрийг манай ах эгч нар маань дэмжсэн, аав ээж маань дэмжсэн. Тэр утгаараа одоо яг дуртай сургуультай сураад яг тэгээд төгснөхийн дараа ч гэсэн ер нь өөрөө их завгүй байлгасан. Уран бүтээлээ шалгамжаа хийсэн. Болоос олон сайхан уран бүтээлүүдийг хийсэн. Тэгээд тэр утгаараа бас нэг тийм золиос гэхээс илүү аюу дуртай тий аюу гой дуртай аюугаа яг зүйлээр явсан болохоор тэр байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд л одоо дуртай зүйлээр ажиллаж чадахгүй байгаа жоохон хэцүү байгаа. Яг л ингээ одоо хүн болгол тийм л байгаа хэрэгтэй 20 цээр гэдэг чинь хүн ер нь тэр зөв урлаг соёлын хувьд тийм энэ жил баг бүтэн жил ер нь юм хоригдлоо шүү дээ. Ер нь тэгээ 20 гэдэг он ч одоо ерөөсө уран бүтээлийн хувьд жоохон хоригдмал. За тэгээд ер нь жоохон тийм л байлаа. Тэгээд яг цаашаа дуртай юмараа хийж байгаа гэдэг утгаараа ер нь капитал байдаг. Ер нь энэ мэрэгжилдээ бол амьхээ дуртай. Ямар ч юм золиослог дуртай юмдаа ингэж явсан багаасаа. Хүрхээр зүтгэж буй одоогийн таны мөрөөдөл. За тэгээд мэдээж бас нэг өөр бодсон сансын зөнд байна гэж би хэлсэн. Тэгээд өөр бас нэг бодсон сансын юмнууд бас нэг зөндөөл юмнууд байна. Одоо тэрийг бас нэг төлөвлөөд бас гэр бүлээрээ ярилцаад одоо нэг ийм юм бас нэг коронагийн хувьд бас нэг ач холбогдолтой тал нь бас нэг өөр юм бодох тий бас нэг гэр бүлийн хувьд ч гэсэн өөр юм бодох, өөр юм ярилцах иймэрхүү бас алхмыг бас нээж өгж байгаа. Тэгэхээр чинь бид бас нэг тийм бас арай жих өөрөөр бас нэг явж үзье гэдэг утгатай гэр бүлээр бас ярилцаал бас нэг алхам төрөхөл байж байна. Одоо жоохон хөгжилтэй асууднуудаас асууя. Та вакс хийлгэж юу гэнэ? Вакс хийлгэж ирсэн үү? Вакс гэдэг чинь нөгөө яад вүлээ? Нөгөө ингээд биений илэг наагаад нүүрэндээ бол тэгжсэн. Тэр орно үстэй тий. Нүүрэнд. Орно. Шар ус мөсийг одоо ингэж ингээ хуулдаг. Ингэж байгаа дэгэж хуулдаг. Ингээ татдаг тий. Тийм юм бол үзчихсэн. Тэгээс л өөр юм бол ч үзээгүй. Тэгээ нүүрэндээ тэгсэн. Амар үдчихсэн үү тэр үе мэдрэмжээсээ. Анх бол бас нүүр айгүй анх оюутан байхдаа ингээд энэгээр дүүрэн шар ус урагчдаг. Миний юм жоо нүүрээ жоо өсөрхтэй айгүй өсөрхөг талтай. Тэгээ манай оюутны байрны найз ойжод маск тавьж байгаа дайжод хуулж ийсэн анх тэгж уулзсан айхтар хорсож ийсэн бүр тэгээ нүүр улайгаад ингээд бүр хашил өгсөн юм шиг ингээд улайгаад. Яг тэгж ийсэн. Та шудраг бүсийн хангалаар орж ийсэн үү? Хүнд ингээд шудраг бүсийн хангал. Яасаг нэ? Та шудраг бүсийн хангалаар орж ийсэн үү? За тэр нь яг юм гэсэн юм. Бүсэх ч юм уу? Буруугаар ойлгохдох. Үгүй тэгж байгаагүй. Ерөөсөө тийм шудраг бүсийн хангалаар наа чин зөвгөө нэг яг нэг улс төрчдөд хилэгддэг нөгөө нэг юм юу шүү дээ. Миний хувьд бол тийм одоо мэдхгүй. Тэгж ерөөсөө санагдахгүй. Шудраг бүсийн хангалаар орж ирсэн. Та төлбөртэй сонгуулийн ажил хийж байсан уу? Хийжсэн. Хийлгүй яах вэ? Урлагийн хүн болсон. Төлбөртэй бас сонгуулийн сурчлагаанд одоо ингээд дэмжиж өгөөч гэдэг ингээд явж ирсэн тохиолдол байлгүй яах вэ? Байгаа. Фэн охтойгоо ер нь гэхдээ бас айгүй тийм нэг юмдаа бас их үнэнч талтай. Тэр нэг өөрийнхөө дэмждэг юмдаа бас явах гэдэг тийм бас баримтлал одоо байдаг нэг тийм одоо юу гэдэг нэг тийм юм жоох урд шарах дургу нэг юмдаа гэдэг шиг тийм үзэл бодолтой. Фэн охтойгоо болдож байсан уу? Мэдгүй одоо сайн санахгүй байна. Одоо ерөөсөө одоо болцож ажил хэргийн шугам угмаар нэтэр уулзсан тохиолдол байгаа хөө зөндөл байгаа ерөөсөө тий. Тэгээ яг одоо яг тийм гээд хэлэх гэхлээр бас энд нэг хүн байна. За. Таны мотивашн авдаг хүн ямар хүн бэ? Та ямар хүнээс мотивашн авдаг вэ? За би одоо бас үлгэр жишээ авдаг. Үлгэр жишээг судахтай үстэй тий үлгэр жишээ авдаг. Би одоо нэг уран бүтээлч гэх юм бол одоо нэг Чингис Жаах гэдэг шиг ийм уран бүтээлчдүүдээс одоо нэг гэсэндээ өөрийгөө авч явахаас гадна ер нь үлгэр жишээ байдлаас ахвал хөдөлмөр зан энэ хийсэн бүтээлүүдээс нь их тийм үлгэр жишээ авах сонирхолтой.
Ер нь Чингис хааны Жаргал сайхан гавьятаас Камертоны Богд дуучихгаас гэдэг шиг те олон бас Монголын болоод олон уран бүтээлчдүүд байна бас. Эмэгтэй хүнээс ирж байсан сонин мессеж чат. Эмэгтэй хүнээс ирж байсан сонин мессеж чата. За сүүлийн ч одоо за яг санахгүй л байна. Яг одоогоор яг юу гэж ирж ирсэн юм гэдээсээ. Тий. Санахгүй байна. Одоо яг буухгүй. Юу гэж ирж ирсэн. Таны тайлбарлаж чадахгүй тийм жигтэй зүйл танд тохиолдож байсан уу? Одоо нэг юм жишээлбэл одоо нэг юм одоо жишээлбэл юм хин юм харах ч юм уу? За. Нэг тийм сайн. Байлгүй яах вэ? Тэгээ одоо тэгээ тухайн үед оюутан байхдаа нөгөө санаандгүй ч юм уу те нэг тийм юм одоо тэгж одоо нэг одоо бодоход жоохон юу ч юм шиг инээдтэй ч юм шиг те тийм сони юм бас нэг харж ирсэн тохиолдол байгаа байх. Тэгээ нүдэндээ одоо хий юм гэх юм те тийм одоо эмэгтэй хүн юм тайрамстай эмэгтэй хүн харсан тохиолдол байгаа. Тэгээд оюутны байранд тийм юм яриад буруутсан тохиолдол бас байгаа тий. Йоо ямар юм бэ тий. Би нэг тийм болсон тохиолдол байгаа. Та дуунуудынхаа нэрийг хэр сайн нэрлэж чадах вэ? Одоо би таны дуунуудыг чинь одоо үгнээс танд хэлж өгнө. Та тэрийг ямар дуу гэдгээ нэрлэх байгаа шүү. Өөрийнхөө дуунаас уу? Тийм, таны дуунаас. За, нэрлэчих байлгүй дээ. Одоо бас эргэлздэг юм бол за. Чамайг гэсэн миний үг зүрх сэтгэлийг минь холдуулахгүй. Чамайг гэсэн миний үг зүрх сэтгэлийг минь холдуулахгүй. Нэмээд би танд нэг мөр хэлээд хөө. За тэгээ. Надад төрсөн чиний бодол зүрхийг минь шархлуулахгүй. Надад төрсөн чиний бодол зүрхийг минь шархлуулахгүй. Чамайг хэлсээр юм уу? Надад төрсөн чиний бодол зүрхийг минь шархлуулахгүй. Ямар сони? Наа чи миний ийм дуу байдаг юм уу? Байсан. Тийм үү? Ямар сони? За чамайг гэсэн миний сэтгэл зүрхийг минь шархлуулахгүй гэсэн тий? Чамайг гэсэн миний үг зүрх сэтгэлийг минь холдуулахгүй. Юу вэ штэ? Би ч юм тайлтай л штэ. Мөн. Миний үг зүрх сэтгэлийг минь холдуулаагүй. Надад төрсөн чиний бодол зүрхийг минь шархлуулаагүй. Тийм штэ. Юу л гэж бодлоо штэ. Уншаад өгөхөөр бас арай өөр санагдав. Чамайгаар тий. Йоо гайхлаа штэ. Бас ямар эргэлзмээр юм бэ? Тийм юм. За. Чимээгүй. За дараагийнх нь болохоор чимээгүй үдшийн сар нь надтай хансаж хонлоо. Чиний үг уянга болж сэтгэлд ихшгэлнэ. За. Бодоггүй орол яам гэдэг тоо. Яа, шот талазуу байна. За, мэдгүй яа энэ одоо мэдээ. Сая бүр ямар амар эргэлзээ. Тэгээ үг нь уншаад өгчгөр бас арай өөр. Уншаад өгчгөр арай бас өөр мэддэг бах тий. Тийм л юм шиг байна. Тийм гайхаж ч миний дуу гэж андуурсан болооч гэж бодох шиг бүр тий. За, сонирхолтой санагчлаа харин. За. Та одоо ерөнхийлөгчийн өмнө зогсож байна гэвэл юуг асуух вэ? Эсвэл юу гэж хэлэх вэ? Би ерөнхийлөгчийн өмнө яг ингээд сууж байсан шүү дээ. Халтмаагийн дотор ерөнхийлөгчийн өмнө Монголын сурчлагаар цуг явж ирсэн. Яг өөдөөс нь ингээд хоёулаа бүр яг ширээний ингээд хоёр талд ингээд сууж ирсэн. Тэгээд одоо над яг тухай яг яасан гэсэн бэлээ? За ерөнхийлөгчийн өмнө ингээд зогсож ерөнхийлөгчтэй одоо ингээд хамт байгаа. Тэр үедээ та юуг асуух байсан бэ? Эсвэл юуг хэлэх вэ? Одоо юу асуух вэ? Юуг хэлж болох вэ гэж одоо нэг санал хэлж болох вэ гэж юу? Тийм. За. Асуух юм бол зөндөл байх л та. Тухайн үед ерөнхийлөгч болоогүй байсан. Тэгээд яг сонгуулийнх нь бас нэг сурчлагын ажилд нь цуг явж ирсэн. Тэгээд надад бол их тийм нүдэн дулаахан одоо нэг юу гэж хэлэх юм те. Нэг тийм спортлог тийм айхтар тийм өргөн цээжтэй тийм том тийм
Өндөр намаараа нэг хайхтар өндөр биш мөртлөө айгүй тийм том зээжтэй л хүн шиг санагдчихсэн. Тэгэхээр одоо хэрэг би асуух юм бол одоо зөндөө л юм бэ. Одоо энэ улс их орны хөгжлийн талаарч гэдэг юм уу. Тэгээ бас яг толгомжсон ч одоо яг юу гэж асуумаар юм те. За наадах асуултанд жоохон байжад хариулж болох уу? Тэгээ. За тэгээ жоохон байж. Та цагдаагийн газар дуудагдж байсан уу? Дуудагдж байсан. Яагаад? Нэг өдөр энэ одоо юу гэмтэй? Юу н тийм гэмт хэргийн холбогдолтой биш. Нэг өдөр явж уц дуурсан чинь би яг тоглолтоор хөдөө хинтий гарах гээд байжсэн. Тэгээ байна уу гэсэн чинь байна. Дамбын скват дөргийн хэдвэр хорооч гэдэг юм бэ? Дамб таржаагийн цагдаагийн газраас ярьж байна. Тэгээд би за гэд би нэг найз минь тоглож ийн гэж бодсон. Тэгсэн чинь энэ нөгөө төөгөө гэж нэг найз чинь одоо ингээд одоо нэг найзын маань нэрийг хэлээд нэг найзын маань нэрийг хэлэн гутаа ингээд энэ би энэ жоо тааруу байна ирж одоо авах боломжтой байна уу гэдэг цагдаагийн газраас ярьсан. Би тоглож ийн шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Одоо би ажилтаа байна гэдгсэн чинь яг зөв найз маань тэнд явж байгаа биеийн муудаад одоо машин байж явж байгаа биеийн муудсан байлээ. Тэгэж л нэг очсон. Тэгээ очиж авч ирсэн нэг тийм бодол байж байгаа. Эсвэл тийм одоо яг айхтар тийм сүртэй тэгж юу ааж юм уу байхгүй тий. Тэгээ яг хамгийн ойр санагдаж байгаа зүйл маань л яг тэр байж. Буцах товчлуур, урагшлуулах товчлуур хоёрын алийг нь дарах вэ та? Буцах товчлуур, урагшлуулах товчлуур тий. Тэгэл одоо урагшлуу нэгэн л одоо хуучин юмудаа мэдчихлээ байгаа юм чи буц урагшлуулах товчлуур нь л дээ. Урагшлаад юу хийх вэ? За тэгэл одоо гэр бүлийнхээ хувьд өр хүүхдүүдийнхээ боловсролын хувьд те бас хийх юм зөндөө байна. Одоо охтуудаа бас боловсролтой. Манай охин одоо энэ жил 10 дугаар анги. Мөдгөн одоо бас тэгэл 11 12 гэдэг их сургууль гээл тэгж явна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ч бас боловсролын хувьд ч гэсэн бас зөв хэрэгтэй хүн болгочих юмсан гэдэг их бодол бас байна. Хүмүүс нөгөө комент хийсэн байна. Би тэнд комментийг уншаад өгье. Хүмүүсээс асуулт асууж орж ирсэн байна. Аз жаргал гэж юу вэ? Бичүүгийн бодлоор гэж байна. Аз жаргал гэж элэг бүтэн байлгах. Ер нь хамгийн одоо ер нь хүн төрлөختөнд байх хамгийн айхтар зүйл нь өвчин зовлон гэдэг хамгийн айхтар зүйл. Гэдгийг одоо энэ жишээ нь коронавид мэдрүүлж ирсэн хүн төрлөختнийг те одоо ерөөсөө яач болдгоо ерөөсөө эрхчлөө гэдгийг бүгдийг оймолж идэг, бүх юмыг ингээ хорж идэг. Хамгийн айхтар юм л тийм. Энэ өвчин зовлон гэдэг юм хол элэг бүтэн гэр бүлтэйгээ байх л энэ бол тэгээд хийх дуртай мэрэгчлээ хүн хүссэн мэрэгчлээ эзэмшээд тэрнгээрээ амжилтанд хүрээд явж байгаа гэр бүлтэйгээ амжилтанд хүрээд ингэ явж байгаа. Тэр л хамгийн том аз жаргал. Элэг бүтэн байх. Энэ л одоо хамгийн том аз жаргал юм болов уу гэж бодож байна. Хангийн үйл ажиллагаанд оролцдог уу гэсэн байна? Байнгын оролцдог би. Одоо хангийн одоо нэг тэр талыг одоо нэг гэсэндээ нэг тухайн хүн одоо өвчин зовлонгоо яриад ингээ уран бүтээлийн зохион байгуулалт өгөөч уран бүтээлийн тоглолтод оролцоод өгөөч хань би ийм ингэх гэж байгаа тэгж байгаа гэдэг ийм сэтгэлийн зовлонгоо яриад холбогдож байгаа тохиолдолд ерөөсөө үгүй гэж хэлж чаддгүй заавал тэгэл оролцоод алилхал чадах чинээгээр өөрийн чадах юу чадах уу тэрнгээрээ л оролцоод дэмжиж өгөё гэсэн бодолтой байдаг да. Карантинд уран бүтээл гаргаж байна уу гэсэн байна. За би сая яг ингээд карантин дөнгөж тавигдах яг тэр 8 сард 9 сард нэг хэсэг тавилаа шүү дээ. Яг энэ оронд нь амжуулаад нэг аавын тухай нэг сайхан шинэ уран бүтээл гаргасан байгаа. Монгол Улсын урлагийн гавьчлалтын балхачийн аялгүй Монгол Улсын соёлын гавьчлалтын бүр азрахын шүлэг аавыгаа бяцнаад байна гэдэг дууг клипчүүлж одоо дүрсчүүл эрхэс энтертайнментаараа дүрсчүүлээд олон сайхан баг хамт олонтойгоо одоо ярилцж сайхан уран бүтээл гаргасан байгаа. Мөн би чам гэж одоо адаас 15 жилийн өмнө гаргасан өөрийн бүх нэгдлийн сайхан уран бүтээлээр шинжилэн бас одоо бас хүргэсэн байгаа. За асуултандаа эргээд оръё.
Түнгүүгээр амьдрч чадахгүй зүйл юу вэ? Эд зүйл. Тэр юмгүйгээр Эд тийм. Эд зүйл. эд зүйл. Мгм. Одоо хүн бол биш те. Эд одоо материал Тийм, гэсэн эд юм тийм үү? зүйл материал зүйл. За би бол Материал? одоо нэг нөгөөсөндөө минийхэр бол нэг энэ MDCD энэ одоо панорам хийдэг одоо энэ юмнуудэр одоо хаард маард одоо тий одоо энэ одоо уран бүтээлүүдийнхээ энэ компьютер одоо иймэрхүү юмнуудгүйгээр бас амьдрч чадахгүй. Нэгээс бүхэл миний ажил амьдралын бүхэл одоо юмнууд маань энэтэй холбоотой байж идэг. Бүхэл одоо панорам, бүхэл одоо миний клипнүүд, бүхэл юмнууд яг энэтэй холбоотой байдаг болохоор энийг бол амьшиг хайрладаг болохоор энэ маань байж иж бас миний амьдрал бас сайн сайхан явж идэг болохоор эдгээр бас яг хайрлж нэмж явдаг. TD-гээ те, CD-гээ те одоо тэр бүх зүйлүүдээ л одоо эрхэмлэж хайрлж явдаг да. Та юунд хамгийн их мөнгө өрдөг вэ? Хамгийн их мөнгө өрдөг зүйл харин би одоо тэр саяын тэр нөгөө чи одоо нэг одоо hard mart их авна. За тэгэл CD одоо ингээл бүх тийм юмнуудаа одоо маш их нөөцөлж одоо юу ажил одоо зарцуулж байж идэг ер нь банк клиентүүдээ бүгдийг хадгалаад ингээд дахин хадгалаад нээтрийг ийм юмд л хамгийн сүүлд их нөөцөлж авлаа. Та хэр худлаа ярьдаг вэ? За худлаа ярих үед хүн худлаа ярьдаг гэж худлаа яар. Би хаяадад худлаа ярьдаг. Худлаа ярих шаардлага бас гардаг юм байлаа ер нь. Тий. Гэтэ би тийш өөрөө хүсэж албаар нэг тийм хүсэж шүү дээ. Яалч гэнэ зайлшгүй шаардлагаас болж худлаа ярих шаардлага бас гардаг юм шүү маа. Одоо манай жоохон хүндөвтөр асуулт нь танаас би асуух гээд. За. Та хулгай массажинд орж байсан уу? Хулгай массаж аа? Аха. Хулгай массажинд орж байсан уу? Орж байгаагүй. Зүгээр массажинд л орж ирсэн. Стриптиз клубд анх хэдэн настайдаа орж ирсэн бэ? За би нөгөө юунд би орж байгаагүй гэж худлаа ярихгүй орж ирсэн. Яагаад гэхээр би нэг юу гэдэг баам дуулдаг байсан. Нэрийг мартцсан. Тэнгис кино театрын баруун талд байдаг чинь юу гэдэг вэ? Амрита. Амрита гэдэг юунд бас нэг санал хүсэл дээр бас нэг хаяа очиж дуулдаг. Тэр чигтээ нэлээд хэдэн жилийн өмнө л да. Тэрэн дээр бол орой бас тийм нэг тайж хөтөлбөрийн шоу бас давхар хажуугаар нь болдог гэсэн. Тэгэхээр баг уран бүтээл гэдэг утгаар нь авч хэлж болно. Яг л дуучин дуулаад хажуугаар нь авчиад тийм үзүүлбэр дахиад дуучин гарч иж дуулаад гэдэг шиг ийм тоглолт маяг ингэж тийм болдог гэсэн. Тэгэхээр тийм бол тэр баг одоо өөрөө тэр юмд оролцсон гэдэг шиг одоо бараг л уран дуулаад ингэж явж идэг тийм байсан ч тийм. Одоо 3 киноны нийтний эхний үсгийг Ж үсгээр орлуулж хэлж үзье. За. Одоо жишээлбэл Ж жамд жайртай гэх мэтчлэн эхний үеүүдийн 3 киноны нэрийг Ж үсгээр сольж хэлж өгөөч. За. Жаргал жаахгүй жовлон. За. Жагт жааж. За өөрчнөө жүгэл жуян. За баярлалаа. За баярлалаа. Та мейкап туурдч байсан уу? Эмэгтэй хүний нүүрийн мейкап. Тэгэл ер нь тэр чинь бас нэг урлаг болоод хөгжсөн байт юм байлаа тий. Хүнийг бол нэрээ бас л арай л өөр гоё болгодог. Тэр зөв эмэгтэй хүнийг бол нэрээ үнхээр гайхалтай болгодог. За хуурдахыг одоо би сайн мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн тий гайх бас нэг урлаг болоод хөгжсөн одоо. Яг хуурдч байсан үг нь одоо. Яг одоо урлаг соёлын чинь угаасаа өөрсдөө тайзнэр өөрсдөө гаргахад бол яалч нэг соёлын сурвалж гэсэн тайзны нүүрний будгийг хичээлмжлэж ордог шүү дээ. Тэгээд угаасаа тийм байдаг болохоор үзэгчтэй үндгээд яадаг. Үзэгчтэй үндгээд бас айгүй. Тэгээд үзэгчтэй үндгээд угаасаа цаанаасаа тэгж байх шаардлагатай энэ бол урлаг гэдэг утгаараа тийм байдаг болохоор тийм одоо хуурах гэхээсээ илүүтэйгээр бас гоо сайхан талаар нь бас харж үзэх хэрэгтэй болоод гэж бодчих шүү дээ. Анх уулзсан хүнийхээ та юуг төрүүлж хардаг вэ? За тэгэл хүний нүүдэл хамгийн түрүүнд үнэн байдаг байх. Тэгээд ер нь өөр бие хэр авч явж гин. За тэгээд хүнтэй хэр сайхан харьцаж гин гэх мэтчлээ.
хэрэг сайн хүмүүний хэр сайн одоо үнэлж одоо үгийг хэр сайн сонсож байна гэдгээс ахуулаад тэгвэл өөрөө л мэддэг юм шиг яриад байдаг хүмүүсээс хэцүү байдаг юм ярьж болохгүй. Зүгээр сайхан харилцан ярилцах хүний яс нэгэсэндээ одоо бас юу гэж хэлмээр юм те. Хүнээс бас нэг тийм хүнийг ажиглас одоо нэгсэн хүнийг бас хүлээцтэй ханддаг бас нэг хүний үгийг сонсчоод бас ярьж байгаа тайлбарлаж байгаа одоо байдал зайдал нь одоо бас их оновчтой байж байгаа ийм хүмүүсээс ажиг тийм хүмүүсийг их ажигладаг да. Ер нь хүмүүстэй харилцаж байгаа байдлыг их ажигладаг гэх юм уу да. Хамгийн их шунаж байж авч байсан зүйл чи юу вэ? Хамгийн их шунаж байж авч байсан зүйлөө. За. Тэгээд угаасаа за мэдгээд шунаж байж авч байсан яг зүгээр нөгөө мэдээлэл хөдөлмөр шингээл авч ийсэн бүх юмуд нь аяг үнцэнтэй. Одоо жишээ нь амьдралаа босгохоо зүтгэж байгаа байраа одоо энэ орох оронгоо худалдаж авч ийсэн энэ үе маань хамгийн их бас үнцэнтэй. Энэ маань орох орноо одоо би гоё нэг түүх ярихад миний том охин маань эмнэлэг твтчихсэн. Тэгэхээр би дамбад нэг өөрөө бас нэг хашаа худалдаж авчаад тэнцэнэ амьдардаг байлаа. Тэгээд одоо охиноо эмнэлэг твтснийхэн дараа нь их нэртэйгээ ойлоо ярьж байгаа яг энэ эмнэлэг твтж байгаа хугацаанд нь байранд орцсон байх юмсан гэж хоёлаа яриад тэгээд яг байраа хөдөлж аваад тэгээд яг охин маань 14-5 хоолоо нэлээ өвдөжгээд нэлээ хүнд эмнэлэг твтсэн юм. Одоо яг энэ хооронд нь байр мараагаас зохицуулаад одоо нэгсэндээ төлхөмөлбөрөөр гадаж яваад одоо зөөж ирэх юм да зөөж ирээд байр майранд орцсон байж ирсэн үе. Тэгээд нэгсэндээ охиноо би очиж яг эмнэлэгээс гарахад нь одоо нэгсэндээ охин руугаа очиад охиноо аваад за хайлаад харих замдаа охин маань дамбруугаа явна гэж л бодож ирсэн. Дамбруугаа л явна гэдээ ойлголт байсан. Тэгээд би охиноо дагуулаад буцаад явж явах хугацаанд хайлаад замаараа нэг айлаар орчид гарьяа нэг орон сууцтай айл байгаамаа гэж хэлээд дагуулаа явж ирсэн. Тэгээд яг нэг айлынхаа одоо тэр орон сууцтай гадаа ирэнгүүтээ хоёулаа цуг миний би машинд байж байгаа хөглөр нь би зүгээр миний охин хоёулаа цуг орё гэдэг. Тэгээ хоёулаа орцоод хоёул юм өргөж гарч ирэх хэвээр хоёулаа цуг орё гэдэг. Тэгээ яг нэг байрныхаа одоо хаалганыхаа дэрэг хонхоо дарсан. Тэгээ охин маань яг одоо айл зөм зөөх гэж гэдэг юм нэг юм бод зөөр хаана гэдээ алдсан зогсож байсан. Тэгээд тааж хаалга тавьсан чи манай эхнэр хаалга тавьж өгнө үстэй те. Тэгсэн чи охин маань бүр айгүй баярлж одоо гайхаад ингээд нөгөө дамбруугаа л нөгөө нэг гэр руугаа л явна гэдэг ойлголттой байсан юм чинь. Тэгээд орон сууцнд тэгээд ингээд ээж нь байж идэг. Тэгээд орсон чи гэрийнхэн тавилга нөөд байж идэг. Би охиндоо тэгж айгуу сюрприз. Энэ бол нөгөө айгуу том сюрприз болсон. Тэгээд би одоо тэр ерөөсөө мартдаггүй. Тэгээд хамгийн гол нь хүн хөдөлмөрлөөд тэр юм яг юм болгоод ингэж чадчихлаа тэр чинь өстой шунах гэхээс илүү үнэхээр кайф одоо юу гэнтэй одоо яг хүсэл мөрөөд юм чинь багаар ингэж одоо биелж яана дуртай ямаа мэрэгчлээ эзэмшээ тэрнгээрээ үр бүтээлтэй ингэж яваа тэрнгээрээ бас гэр бүлийнхнийгээ баярлуулаад тэр зам охиноо бас ингэ баярлуулаад бас үеийнхэн хүүхдүүдтэй адилхан ингэ сайхан ингээд хүн хөдөлмөрлөл ийм байж болдгоо шүү гэдэг ойлголтыг өгч байгаадаа маш их баяртай байсан. Энэ бол миний амьдралдаа бас нэг гоё авч ирсэн. Тийм бас сайхан дурсан чи яг тийм байсан да. Царайлаг уу гоё бий юу? Аль нэгийг сонгооч гэвэл? За царайлаг бол хүмүүс царайлаг болж болдго юм байлээ. Одоо чиний төрний эдгээр ингээд мейкап хийж мэйгээр царайлаг болж болно. Гоё бий бол аюу хөдөлмөр хэрэгтэй гэдэг шүү дээ, тий? Аюу хөдөлмөр хэрэгтэй. Тэр бас гоё бий бол бас л гоё бий хэрэг сонгох юм л тий. Сонгох гэсэн сууж та одоо бүр амар боллоо. Гэр бүлийнх маань цууцсан би гоё бий сонгоно гэсэн. Гоё бий чи хүмүүс айгүй хичээж олж авдаг зүйл учраас тийш дээ аягүй хичээж бол царайг бол хүмүүсээ сая хэлдгээр нэг мейкап пост хийсэн үү шиг мейкап бол хүнийг бол яаж гоё болно царайлаг байж болох байхгүй гоё бий бол маш их хөдөлмөр юм байлээ би өөрөө фитнес жоохон хичээлээд байгаа болтой тийм бас ойлгоод байна царайлаг ядуу царай муутай баян хоёрын та алийг нь сонгох вэ царайлаг ядуу царай муутай баян царайлаг ядуу царай муутай баян тийм царай муутай баян. За тэгээд
царай муутай одоо баян гэж тэр аяг хөдөлмөрлж баян болсон байг үү. Одоо тэгээд царай муутай баян гэдгийг авъя тий. Авъя. Асуулт юм ба. Та эмархтаа юу хийдэг вэ? Дуу хөгжмийг сонсноо. Их дуу хөгжмийг сонсож нэгсэнд одоо их юм орно. Одоо хүн болгоны одоо уран бүтээлчдийн гаргасан уран бүтээлүүдийг хэсэг шимтээ сонсож одоо маш их одоо зөв одоо юу гэх юм шүүмжлэх үедээ шүүмжлэхөөр маш их дүгнэлт одоо тэнд тавьж одоо ингэн байна тийм байна гэж их бодож одоо тэр эргцүүл суудаг шүү дээ. Эмарс үеийн дуунууд үгэнд амар өгнүүд нь амар гүн сонсогддог тий. Эмарс үед дуу сонсохоор кинон дээр гардаг шиг санамсаргүй таны хүү солигдвол хамгийн дөрөнд юу хийж үзэх вэ? Хамгийн түрүүндөө одоо за би эмэгтэй болчлаа шүү дээ. Тийм. Одоо тэр нэг эмэгтэйчүүдийн яриад байдаг нэг хүүхэд төрүүлэхдээ аягүй хэцүү гэдэг хүүхэд төрүүлж үзэх юм болоо. Одоо өөр яах вэ? Тийм юм үзэж яах болов? Аягүй сонирхолтой хариулт. Хүмүүс л ихэнтэй 0 орно гэдэг тэгээд үгүй. Харна гэж юу? Харна гэж байна. Тийм. Надад одоо яг хамгийн түрүүнд бодогдож байгаа зүйл нь одоо мэдээж эмэгтэй их хүн аюу төрөхөд аюу хүнд байдаг гэдэг шиг л. Тийм л мэдрэмж нь одоо ямар хөө байдгийг тэр мэдрэмжийг авах юм болоо та мэдэхгүй. Одоо яг аюу хэцүү асуулт байна. Тэг яг тийм л бодогдол төрж байна. Тэмцэлгүй шудраг үнэнд хүрч чадах уу? Тэмцэлгүй хүн. Тэмцэхгүйгээр шудраг үнэнд хүрч чадах уу? Шудраг үнэнд хүрч чадахгүй. Тэмцэл байх хэрэгтэй тий. Таксинаас мөрж байсан уу? Мөрж байсан. Оюутан байхдаа мөржсэн. Тий. Одоо нэг юунаас одоо ээжээс орчод аваад ирэх гэж хэлж нэг мөрж байсан тохиол байх. Өөрийгөө ямар ч юм яасгнэ өөрийгөө ямар жимстэй зөвлөх вэ? Миний яриа танд аягүй таалан үзэгдээд байна уу? Жохом микээр байж байгаа. Одоо л аягүй тодорч байна. Одоо одоо аягүй тодорч байна. Өөрийгөө ямар жимстэй зөвлөх вэ гэсэн шүү дээ. За би хамгийн дуртай жимсээ л хэлчихье. Би өөрөө хар чавга шүү дээ. Хар чавган дуртай юм чинь одоо хард чавгал гэж байна. Одоо хамгийн тэгж л бодож байна. Үйл үзэгдэгч болвол хэний гэрт очих вэ? Үйл үзэгдэгч болвол За энэ одоо юунод одоо энэ эрх мэдэлтэн албан тушаалтангууд энэ улс төрчид улсын хурлын гишүүдийн гэр орноор л орж ил. За яаж суухан байгаад байна? Яаж юм хууль дүрм батлаад байна? Яаж амьдраад байна? Яаж ирнэ? Улсын хурлын бодоод байна уу? Яг хувийн эрх ашиг бодоод байна уу гэдгийг мэдэж авах хэрэгтэй явах болов гэж бодож байна. Анх хүмүүс танигдаж байсан үеийн сэтгэл гадуур явхад хүмүүс яаж хүлээж авдаг байсан бэ? Энэ нөгөө дууч бичиг явж юм авч яа нэг айгу тэгдэг байсан баг. Тий, тэгээд ер нь нөгөө багчийн дуу хийсэн дуулах вэ гэдэг тэмцээнд оролцоод түүний ард дээрээс нэг уран бүтээлүүдээ хийгээд яг соёлын ёсоор сурж байгаа хугацаанд яг уран бүтээлээ хийгээл ингээ явж эхэлсэн. Бодоггүй урлын хамт гэж дууг анх дуулаад ингээ явсан. Тэгээд анх хүн таниад ихлэн жоохон нэг энэ ямар жижиг юм бэ? Ямар жижиг бит юм бэ гэдэг юм уу? Тиймэрхүү нэг юунууд их анзаардаг байсан. Одоо хүмүүсийн юмуд те. Одоо хажуугаар живжөө гэж ярих. Гэтэ нэг бодлоо бас нэг тийм хүмүүс нэг таниад эхлэнгуут бас нэг сайн талаас нь харах юм бол за би бас нэг надад бас амжилт байж магадгүй юм байна, ирээдүй байж магадгүй юм байна гэдэг юм бодол бас төрж байгаа юм л да. Цаашаа бас нэг юм хэвэл уран тэгэхгүй хүн танихгүй мянга хөдөлмөлөд тэр нь үр дүнгүй байгаад бас хэцүү л дээ. Тэгээд хүмүүст хүрээд одоо тэр нь бас мэдэгдэж эхэлнэ гэдэг чинь сайхан зүйл л дээ. Таны бодоггүй урлын амттаа маш гоё дуу шүү. Би айгүй дуртай. Баярлаа. Та хэр романтик хүн бэ? Тэгээд ер нь бас
романтик байх үедээ байна бас. Нэлээд тийм яа бис эм орлох үедээ бас нэлээд эм орно. Нэлээд бас уянгийн дуу мос сонсоод нэлээд эм орно шүү дээ бас заримдаа бас. Тэ. Урлагийн хүн бас нэг тийм байх хэрэгтэй. Бас тий суйст байхад угаасаа урлагийн хүн бас их хөгжилтэй байхад их одоо гүнэглэж их л одоо аз жаргалтай байх. Ер нь зарим үед тийм хүмүүс урлагийн хүн бас нэг тийм байх хэрэгтэй гэж манай багш зааж өгдөг байсан. Ер нь нэг жоохон юм сэтгэл хөдлөл айгүй өндөртэй. Тий бусад хүмүүсээс арай жоохон өөр байдаг. Тийм байх тусмаа илүү юмыг бас одоо хүлээж авах бас юмыг харах өнцөг нь бас харах өнцөг нь арай өөр байлаа гэдэг ийм бас энэ талаас нь их сайн хөгжүүлсэн гэж хэлж болно багш нар маань тий. Харилцаа юун дээр тогтдог вэ? Таны бодлоор? За харилцаа юу? За хүний хүмүүсийн хооронд юм зөв одоо ер нь бол одоо би үнэнч байдал. Одоо тэгэхээр одоо нэгс хүн гэдэг чинь өөрөө зөв харилцаан дээр тогтдог юм тий. Ямын гол нь байнга юмнууд одоо нэгс нээлттэй байж ижил одоо амьдралын хувьд одоо ингээл үн цэнтэй үнийн шудраг байж ижил цаашаа бас нэг үн цэнтэй амьдрах, урт удаан амьдрах, үн цэнтэй байх гэдэг зүйл яригддаг болоо гэж боддог. Таныг хамгийн их бухимдуулдаг зүйл юу вэ? Хамгийн их бухимдуулдаг зүйл үү? За. Одоо тэгэл зарим янз янзын юм байж штэ. Тэгээ одоо өглөө явахад төгжрөл заримдаа бухимдуулна. Заримдаа зарим хүмүүсийн ааш харж намайг бухимдуулна. Янз бүрийн тухайн үед ёстой нэг харилцаа гэдэг шиг заримдаа ямар хөл дээрс боссон гэдэг шиг зарим өдөр ямар одоо үүдээс гараа явхад ямар хөө үйл ажиллагаанаас шалтгаалж заримдаа гоё аз жаргалтай байх үе байна. Одоо нэг гоё цаанаас ажиллагаа бүтээд заримдаа нэг жоохон тийм ажил үйлс бүтэхгүй ч гэдэг юм ийм хөдөлгөөнөөс шалтгаалаад өдрийг бас арай жоохон өөр байт юм болоо. Бухимддаггүй биш бухимдна шүү дээ хүн гэдэг чинь тийм. Тэгээ ямар хөө хүмүүстэй харилцсан нь ямар хөө одоо үйлдэл хийсэн тэрнээсээ шалтгаалаад жишээ нь одоо ингээд сая миний хэлдгээр төвчрэл хүмүүсийн харьцаа тэгэл утаа уняа одоо ингээд стресстэй зүйл маш их байж байна л да. Тэгвэл тэрийг одоо айлтгал одоо зөв талаас нь одоо нэгсэнд харах л одоо тийм л зүйл байгаа болов уу гэж бодож байна. Та өөрийгөө 3 тэмдэг нэрээр тодорхойлбол ямар 3 үг сонгох вэ? За 3 тэмдэг нэрээр сонгох юм бол ямар 3 үг сонгох вэ? За ямар сонин асуулт. Одоо юу гэмээр юм бэ? За. Үнэнд шудраг Дэмэрхүү өгнөд өгдөө штэ. За тий. Хууштай, нөхөрсөг, ээлдэг, боловсон. За би нэгдүгээр шудраг. Ааштай. За чи шудраг тий. За тэгээд зарчимч. За тэгээд жоохон ааштай тий. Тэгээд 3 бодоод байна. Хүний биеийн эргэтэн орсон дууд болно уу? Хүний биеийн эргэтэн орсон. Айгүй амархад наа ч нэг чихэн чинээ биш ээ. Би чин тавчинд хүрэгсэн биш дайхөө. Тэгээ өөр чи зөндөл тийм юмуд байдаг үү? Тий. Манай үнчээс нэг гизгний чинь зөөрсөр хөдөлгөөд байна айхөө гэнэ. Зөндөл байт юм хоо. Яг одоо мэдэрч байгаа мэдрэмжээ илэрхийлвэл яг одоо мэдэрч байгаа мэдрэмжээ илэрхийлэлөө. Надад сонирхолтой л байна шүү дээ. Бас л гоё л байна. Ойд ингэж яриаг юм байна. Баярлалаа. Ухаантай болох хамгийн сайхан арга юу вэ? Ухаантай болох уу? Ухаантай болох хамгийн сайхан арга гэдэг. Одоо юу гэмээр Хошин маягаар та хариулаач. Жохон хошин талаас. Маягаар. Тэгээ одоо юмыг их ойлгох одоо харилцан ярих. За тэгэл одоо тийм их л одоо
байх болов уу гэж бодож байна. Тэнийгээ нуух юм байна. Тэргээ нуух юм байна. Аха, чимээгүй байх. Ухаантай байх. Хошин маягаар хариу асууж байгаа юм те. Тэргээ нуугод ухаантай. За. Та урвалтыг уучлах чадах уу? Урвалтыг чадахгүй. Сайн сайхны төлөө худал хэлэх нь зөв үү? Харин худал хэлэх бол зүйл бол байдаг гэхгүй. Сайн сайхныг санаандгүй байдлаар ч худал хэлэх зүйл байна. Хүмүүсийн бүдүүлэг байдлыг та хэрхэн хүлээж авдаг вэ? За тэгээд бүдүүлэг харин одоо ингээд өглөө гараа явхад зарим хүмүүсийн хандлагаас болоод уцаалах бухимдах зүйлүүд их байдаг шүү дээ. Зарим хүмүүсийн одоо байж байгаа зүйлүүдээс зүйлүүд байдаг. Тэгээд одоо нэг тийм хүмүүс хэлэхэд соёл гэж юм яригадаад байгаа. Тэгээд одоо энэ нийгэмд зохицож амьдрах гэж нэг юм байгаа л юм л да. Тэгвэл одоо би яаж өссөн, би яаж яасан гэдгээс хамаарат одоо ингээд аашаар шингээ бас нийгэмдээ гаргаад байгаа улсууд бусдыгаа бас нэг тийм хөндлөхгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэг. Тэгээд тэрийг л одоо нэгсэндээ засаж одоо нэгсэндээ нийгэмдээ зохицож амьдрч чадах юм бол одоо энэ бүдүүлэг гэдэг тэр зүйлээс жоохон багасгах болов гэж боддоо шүү дээ. Хотын соёл гэдэгтэй адилхан соёлыг бас нэг зүйлүүдийг одоо бусад хүмүүстэй бас эерэг хандлага төрүүлэх болов гэж би боддог. Тэгвэл тэгээд хэдэрхий би өөрийнхөө байж ерөөсөө миний өссөн орчин ийм гэж ийм байдлыг нийгэмдээ халзах юм бол тэгэл нэг жоохон буруу байгаад байгаа юм болов гэж боддог шүү дээ. За одоо манай мөцөргөө хайж जैन орцонгол тамхи тэрваа татж जैन хамгийн энгийн жишээ тий хөрөв заваа үг хэллэг хэлж जैन энэ бүгд л одоо тэгж нийгэмдээ тэгж байж болохгүй л гэж хэлэх гээд байна л да. Гадуур нөгөө хүүхдийн талбай дээр нус цэрэг хайдаг хүмүүс байдаг шүү дээ. Нус цэрэг хаях жишээ хаях бол энэ үхэнд тэгэл тамхи тэрваа татах тэгэл одоо муухай хараалын үгнүүд хэлэх энэ бүгд чинь тэр одоо тэр хүүхдүүдэд жишээ тэр орчинд байгаа хүмүүс айгу муу энерги болж болчихдог. Энэ бүгд байна. Тэ. Тэрийг их гоё одоо л гэсэнд юу яах хэрэгтэй. Одоо өөрийгөө кянах хэрэгтэй. Одоо манай нэвтрүүлгийн асуултууд ер нь бол дуусчих. Өндөрлөх тийшээ хандж байна. Би танаас сүүлийн 5 асуултаа асууя. За. Асуудлыг шийдэхээс илүү зүгтэж байсан тохиолдол танд бий юу? Би ер нь ямарваа нэг асуудлаас ерөөсөө зогсож байгааг байхаа тий. Ер нь нэг тийм зогтдоггүй. Ер нь бол болон шудраг одоо нэгсэнд гараа одоо хайзуу шамлаад дайраад орчдөг л ийм л хүн. Ерөөсөө тэгж ямарваа нэг асуудлаас ерөөсөө зогтож яснаа санахгүй. Зорилготой хүрэхийн тулд зарчмыг зөрчиж байсан уу? Зорилготой хүрэхийн тулд зарчмыг зөрчиж байсан уу? Дүрм журм зарчим. Үгүй яхаа би тэгж ерөөсөө ямарваа нэг юм одоо нэг юмд миний л ажил бүтчихэл болоо гэсэн чи тэгж ерөөсөө хандаж байгааг байхаа. Тэгж байгаа. Хоёр хүнийг нэг дор хайрлаж чадах уу? Хоёр хүнийг би зөндөл хүнийг хайрлаж байна шүү дээ. Гэр бүлээ хайрлаж байна. Үр хүүхдүүдэд хайрлаж байна. Яг эмэгтэй хүнийг хоёр хүн зэрэг хайрлах гэж тийм боломж байхгүй бах. Зүгээр хаан биш юмар тий. Айгуу олон хатаа авцсан гэдэг шиг тийм байх ш. Үр хүүхдүүдэд олон ер нь угаасаа гэр бүл гэдэг чинь ер нь тэр бүгдийг хайрлаад ижлэгэн хайрлаад явахыг хэлэх болов гэж бодож байна. Хүн чанар хүний мэс гэж танихаар хүн чанар хүний мэс гэж танихаар за хүн чанар хүний мэс гэдэг бол одоо энэ нийгэмд бол одоо хамгийн хэрэгтэй зүйл тэр одоо хүн чанар хүний мэс гэдэг зүйл аюух алдагдчихж байгаа тийм. Угаасаа нөгөө нийгэм улам хэцүү байх тусам улам хүний нөгөө муу чанар нь илүү таваагаад идэв юм болов. Одоо цаанасаа ялгаж гарч идэв юм болов. Ер нь жоохон тийм одоо амар тайван байх тусмаа хүний сайхан чанарууд илүү гарч ирж байгаа юм болов гэж би бас боддог. Одоо энэ нэг улам хэцүү байх тусмаа хүний ер нь шунхай зан, ер нь жоохон тийм амин хуваагчсэн зан одоо биел болж байл болоо гэсэн ийм зангууд илүү их гараад байгаа юм болов гэж бодож байгаа. Юм тайван байг. Одоо ингээд улс их орн одоо жишээ бидний зөв засаг зөв хүмүүс удирдаад зөв яваад эхлэх юм бол одоо бидний зөв чиглүүлээд явах юм бол болмол хүмүүс бидний сайн сайхан зангууд
улам илүү гарч ирж тайван амар тайван байгцсан хүн улам их бие биенийг сэтгэлтэй болох болов. Одоо бол бүгдээрээ нэг тийм юу болчихлоо шүү дээ. Нэг тийм одоо энэ өвчин ч тийм болгочлоо. Яалч хүмүүс бүгд одоо итгэхгүй болохгүй болчихлоо. Ер нь л нэг тийм биш л байна те. Амжилт гэдэг таны хувьд Хөдөлмөр хамгийн гол нь юмдаа тууштай байх хэрэгтэй. Одоо хөдөлмөрч байх хэрэгтэй. Зогсолт одоо зүтгэх хэрэгтэй. Тэгээ хажуугаар нь сая хэлдэг хүнлэг байх хэрэгтэй. Хүн чанартай байх хэрэгтэй. Ийм байхгүй бол хизээч хүн амжилтанд хүрэхгүй. Би болж байна, би болох ёстой гэсэн явж байгаа юм бол тэр хүн төсөлтөө явж байгаа зогсож байна. Тэгээ ер нь бол хамтаараа баг хамтаа олноороо ер нь бид болж байна, бид хөдөлмөрлөх ёстой гэсэн үсэл бодолтой явж байгаа хүмүүс бол цаашдаа ингэж хөдөлмөрлөл болон гарцууд нь нэгдэл яваад байна. За энэ асуултнууд бол ер нь аль ирсэн байна. Амжилт хүсье гэсэн комментнууд бол маш их байна. Баярлалаа. Би танд асуулт надаас хэлээд өгье. Урлагийнхнаасаа яг хинтээ илүү ойр татна вэ? Найзын хувьд гэсэн асуулт байна. За олон уран бүтээлчд байна. Одоо rock pop болоод нийтийн дууны салбар малбар гэхгүй ялгахгүйгээр бүгдээрнтэй л сайхан одоо найзууд одоо ийм байж байна. Тэ олон уран бүтээлчд байна шүү дээ. Манай одоо нэгэн зүгт хамтлагийнхан байж байна. Бид нар одоо айл анх дуулж эхлэхээс эхлээл одоо хүртэл манай Соёнбай, Яруу найрагч Соёнбай байж байна. Одоо Тэко хамтлаг байж байна. За гэх юмчлэн одоо нийтийн дууныхан гэх юм бол одоо манай хинтийн нутгийн хараатай Чулуунбаатар гэдэг дуучин байна. Өндөрлөг гээд байж байна. Олон уран бүтээлчтэй хамтарч байнга л одоо би тэгээ зөвлөгөөж байнга л видео кол хийж байна. Би тэгээ маазарч хөгжилдөж ингэж байж идэг шүү дээ. Хүмүүс ер нь бол дуулж өгөөч, будаггүй уруулын хамтал дуулаад өгөөч гэсэн комментүүд бас айгүй бичсэн байна. Та дуулж өгч болох болов? За. За тэгээд та тий. Дуулъя та. За баярлаа. Кинонд манай гэр бүл бүтээл сэтгэлгээгээ юу гэнэ? Яг нэг сая нэг юу гэж мессеж шиг нэрж шít. Яасан гинэ? Кинонд тоглодгоо гэж асуусан байна. Кинонд өстой тоглож байгаа бай. Нэг кинонд нэг хайлтал дүр нэг хотын залуусаа кинонд нэг хайлтал нэг дүр нэг тийм нэг ороод л гарсан. Ер нь л кинонд тоглох гэсэн юм бодол нууцсан бас нэг тийм бодол бас байдгийн шүү. Тэгээд тоглох бол ямар дүрдэн тоглохыг хүсдэг вэ? Тийм нэг өөрийнхөө онцлог харуулсан. Бас тий одоо бэг одоос нэг гоё хөгжилтэй би ч бас яг нэг хөгжилтэй наргаас суучвал бас л нэлээл маазардаг л хүн шүү дээ. Тэгэхээр бас нэг жоохон тийм хөгжилтсэн ийм залуу одоо хөгжилтэй залуу малуугийн дүр модод би тоглох болох болов гэж бас боддгийг. Ер нь нөгөө бас дотроо бас боддог бодол маань. Борго кас алиг сонгох вэ? Борго кас хоёрын алиг нь сонгох вэ гинэ? Борго пив кас хоёрын уу? Аха. За би пив уудаггүй шүү дээ. Оо тийм үү. Тэ пив одоо ер нь ууж идэхгүй ер нь хичнээн жил болж байгаа. Ер нь пив амсахгүй. Тэр олон жил болж байгаа. Урлагт хэдэн жил болж байна вэ гэсэн асуулт байна. За урлагт төрөөд урлагаар хань одоо 4 5 настайгаас эхлээл одоо урлагт дуртай ийм хүүхд байсан. За яг тэр мэрэгжлийн эзэмшээд гэж ярих юм бол 2005 оноос хойш яг одоо мэрэгжлийн уран бүтээлч болоод одоо 15 жил болж байна тий. Анхны уран бүтээл цэцэдээ гэх юм бол 17 8 жил болж байгаа хаа. Бодоггүй уруулын хамт дууц 17 8 жил. Бараг 20 жил баг болох ч шүү дээ тий. Ер нь бас цаг хугацаа амархан байна шүү дээ. Анхны уран бүтээл цэцэснээс хойш 17 жил, 18 жил, 16 жил гэсэн юм тий. 2004 оноос хойш 16 жил гэсэн. Хэр ааштай хэр их зантай вэ гэсэн асуулт байна. За би нэг тийм аах зөв бас жоохон ааштай харин би жоохон тийм жоохон нэг таалагдахгүй юм да бас жоохон ааштай. Гэхдээ би тэгж хүн рүү тэрийг гадаг цацаад байдаг биш. Тийм бас аахтай тэгж гаргаад бас хитрхи цацаад байхгүй. Бас тэр учир начиртай ааштай байх гэж бодож байна. Зорилгодоо хүрэхийн тулд зарчмаасаа урмах уу гэж байна. Би
би миний үзэл бодлоо зоригтой хүрэхийн төлөө дүрм журм зарчим гэдэг юм байх хэвээр. Тэрийг одоо нэгсэндээ би тэгж ерөөсөө ямарваа нэг юм бүтээхийн төлөө тэрийг зөрчижсэн тохиолдол байхгүй. Алтан тоглож найзтай уран бүтээлийн амжилт хүсье гэсэн байна. Баярлаа. Найзтай ч амжилт хүсье. Тогсоо юм те. Та манай үзэгчд зориулаад бодоггүй уруулын амт дуунасаа доолж өгөөч. Гэрэл цагаан сараа чин тэнгэрт гилээ гинэн явснаас минь мөрөөдлийн дуу тавьян гэлнаа. Нойтон сормос тавьцсан чамайга санаад байлаа. Нөрөхөлж ямурыг хамтдаа өгтгсэн. Бодоггүй уруулын амт болборхон чиний хэдүрийг мартахгүй. Би чинийхэн амьдрал дурсамж бай. Битгий мартаарай хайтнэ. За. Ваа, баярлаа. Маш баярлаа. За. Юу гэдэг юм бэ? За ингэж явахлаар би өрөөд идэв юм тий. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Танай сайтыг болоод цэгийн сайтыг хамт олондоо ч гэсэн одоо ажлын өнөөс өндөр амжилтыг хүсэж байж байна. Таньдас ажлын өндөр амжилтыг хүсье. Одоо ингээд хүмүүст ингээд нийгэмдээ залуучуудтай хэлэх уриалах танд үг байна уу? Сүүлийн минутыг танд үлдээе. За тэгэхээр би түрүү хэлсэн өвчин зовлон гэдэг зүйлээр бид байхгүй бид бүгдээрээ хамгийн гол нь сайхан амьдрах ёстой. Тэгээ гэр бүлтэйгээ эрүүлийг хэдүүлээ энэ одоо муухай айхтар муухай өвчнийг хэдүүлээ гэр гэртээ байж одоо давж туулаад тэгээ бүгдээрээ сайхан чөлөөтэй энэ одоо муухай юм дууссаны дараа сайхан чөлөөтэй сайхан өөрөөсөө дуртай ажиллаа бүгдээр сайхан амжилттай сайхан хийцгээх хаа гэж та бүхэндээ уриалж байна. Хамгийн гол нь одоо гэр гэртээ л одоо энэ хүнд хэцүүгийг одоо хамтаа одоо эх орноо хамгаалал гэр гэртээ даван туулъя гэж уриалж байна да. За баярлаа. Уран бүтээлд нь амжилт хүсье. За баярлалаа. Сайн зүгээрээ. Баярлалаа.